нарцисст хүнтэй амьдарч байгаа юм биш үү? Нарцисм гэдгийг манайхны нийтлэг ойлголтоор зүгээр л хувиа хийсэн хүн гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ үүнээс илүү гүн гүнзгий утгатай. Нарийнда нарцисс нь сэтгэл зүйн шинжилгээ ухаан тодорхойлогдсон нарийн эмгэг бөгөөд энэ нь зөвхөн тухайн хүний зан үйл төдийгүй тэдний ойр дотны бүх хүнд нөлөөлдөг. Тантай хамт байгаа хэн нэгэн нарцисс мөн үү гэж та бодох бах. Гэтэ ихэвчлэн тэд таны хайр, эцэг эх, ах, эгч дүү эсвэл ажил дээрх хамтрагч, ангийн найз гэх мэт хинч байж болно. Нарцисс хүний шинж чанар, зан ааш, төрөл бүрийг ойлгосноор тэднийг таньж төвчиг хэсгээс ахуулаад хэрхэн шийдэх талаар энэхүү бичлэг дээр ярих болно. За үүгээр эхлүүлээд гол зүйл рүүгээ орцгоё. Интро. Эхлээд бид нарциссыг хэрхэн таних вэ гэдгээс эхэлнэ. Нарциссм бол би бусдаас илүү зан ааш өөрөөр хэлбэр байдаг. Зарим нь энгийн бөгөөд хүнд хэлбэртэй байдаг. Зарим нь хитэрч бусдад хор төлөө учруулдаг. Ерөнхий шинжүүд гэвэл өөрийгөө хит өндөр үнэлдэг, байнгын магтаал, анхаарал шаарддаг. Өөрийгөө амжилтанд хүрэхийн тулд бусдыг ашигладаг. Бусдын сэтгэл санааг ойлгох чадвар дутмаг. Бусдад атаархах эсвэл бусад хүмүүс өөрт нь атаархдаг гэж боддог. Нарциссыг илрүүлэхэд заримдаа хэлбэр байдаггүй. Ихэнхдээ сэтгэл татам, өгөөмөр мэт харагдаж дараа нь өөрийн сонирхол руугаа татах тохиолдол гарна. Тэдэнтэй хамт амьдрах нь ихэвчлэн сэтгэл зүйн хувьд дарамттай ядрах мэдрэмж төрүүлдэг. Сэтгэл зүйчид ерөнхийдөө хэд хэдэн төрлийн нарциссыг ялган авч үздэг. Эдгээрийг мэдэх нь харилцааны хэм маягийг танихад туслана. Overgrandiose буюу нарцисс өөрөөр хэлбэл хамгийн илт нарцисс гэж байна. Тэдгээр нь хамгийн танихд амархан. Тэд илт өрсөлдөөнтэй давуу эрэхтэй мэт зан гаргадаг. Яриаг удирдах, амжилтаа магтуулах, бусдыг доош нь хийх зэрэг үйлдэлүүд нь түгээмэл. Тэдний байнгын анхаарал, магтаал авах хүсэлтэй тул тэдэнтэй хамт байдаг хүн өөрийгөө жижигхэн үл үнэлэгдсэн мэт мэдэрдэг. Жишээгээл намайг 10 жил байхад ангийн нэг од хүүхэд байдаг да. Тэдгээр нь гаднаас сайхан харагдаж бусдын анхаарлыг булаадаг. Тэгэд бусдыг дорд үзэх эсвэл шоолж инээдэг маягтай. Хамгийн хилдэг үг нь болохоор чи ингэжсэн байхаар би ингэж хийгээд л амжилттай танд үзүүлэх нөлөөгөл тэрний дэргэд өөрийгөө муугар мэдрэх, ялгуурлагдах мэдрэмжүүд төрүүлнэ. Хоёрдугаарт буюу covert, vulnerable narcissist буюу далд нарциссист. Эдгээр нь ил зан ааш гаргадаггүй, гадуур нь хулцсахар, эмзэг эсвэл дотгошоо хүн мэт боловч дотооддоо өөрийгөө ихээхэн чухал гэж үздэг. Манайхны хэлдгээр дотор тамиртай хүүхдүүд. Тэд ихэвчлэн өөрийгөө зовлон зүтгүрт хутгадаг мөртлөө дараа нь гэмгүй хохирогчийн дүрд ордог. Шууд нүүрэн дээр хэлэхгүй мөртлөө тойроо аргаар хүний сэтгэлийг бацдаг. Далд нарциссисттай хамт амьдардаг хүн сэтгэлдээ үргэлж шижиг эсвэл гомдол төрүүлэх магадлал их. Жишээ гэвэл та хэдийн мэдхээр нэг амар дуугаа чимээгүй хүүхдүүд байдгс мөрөөр гэмээр гэхдээ нэг тийм эготой юм шиг хорон. Тэд нар энэ ангилалд орно. Энэ ямар ч анги, ажил эсвэл найзуудын фракцид байдаг зав. Ихэнх нь бол уг нь хор нөлөөгөлтэй. Гэтэ гимгүү мөртлөө дургуг нөрвөл ихэд л эвгүй хүмүүс л дээ. 3 буюу malignant narcissist. Энийг хортой гэх юм уу? Энэхүү төрөл бусад нарциссуудаас хамгийн аюултай. Учир нь нарциссизм дээр antisocial зан авир орж ирдэг. Antisocial гэж юу вэ гэхээр товчхоноор бол хүмүүсийг хүндлэх дургүй дүрм зөрчих дуртай. За цаашлаад ярих юм бол бараг л цуврал алуурсан байж магадгүй. Эдгээр нарциссизм ба antisocial шинжийг хослуулсан байдаг. Хорон санаатай, мүлжлэх, заримдаа бүр харгас зэрлэг зан гаргах нь бий. Тэд бусдыг өөрийн хяналтанд оруулж байгаад зовоох дуртай. Энэ төрлийн хүнтэй хамт байх нь аюултай байж болох тул боломжтой байх ёстой. Дараах шинжүүдтэй хэлдэг үг болон үйлдэлээр нь таних боломж байгаа. Залтай бөгөөд байнга худлаа ярьж амлалтаа зөрчдөг. Хин нэг зовлон эсвэл сайн яваа байдлыг нь ашиглах дуртай. Хүний эрхийг санаатаагаар зөрчих буюу санхүү, бие мах, бод болон нэр хүн дээр нь гутаан дормжилждаг. Бусдыг айлгах буюу дарамтлах хянах хэрмэлжилтэй. Голдуу хэлдэг үг нь надаа итэг тэхгүй бол муу юм болно шүү. Эсвэл те надад итэг гэх мэт. Гуйдаг ер нь бол. Өөртөө ямар ч хариуцлага хүлээх дургүй, буураг үргэлж бусдад тогтдог. Эдгээр шинж чанартай бол танд боломжтой байхыг анхааруулж байна. Communal буюу altruist narcissist буюу нийгмийн. Эдгээр нь өөрийн үнцнээ бусдад тусалж буян хийж байгаагаа харуулах дуртай. Гаднаа нэх ариухан дагна. Гэхдээ тэдний гол зорилго
бусдын магтаал, хүндэтгэлийг авах. Тэд олон нийтийн өмнө сайн хүн мэт дүр эсгэж дараа нь өөрийн сайн үйл дээр тулгуурлан бусдыг удирдах маягтай. Ийм хүнтэй амьдрах нь таныг өөрт болон өдөр болон өөрт нь хамааралтай юм шиг санагданаа. Шинж чанар гэх юм бол ер нь л их шудраг, үнэн зэрэг хандлагатайгаа ер нь л харуулна. Тодорхой олон нийтийн сүлжээнд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож боломж болгоныг ашиглана. Бусдад туслах үйлдэл өөрийгөө магтах хэрэгсэл болгож түүгээр хүндэтгэл шагнал нэхнэ. Олон нийтийн өмнө агуу хүн мэт харагдаж цаанаа бол хардалт атаархал агуулсан. Жишээнүүд гэвэл сайн дурын ажил хийдэг хүмүүс байна. Шашин эсвэл нийтийн хөдөлгөөний тэргүүнүүд байна. Тэгээд давхар инфлюенсерүүд гэх мэт хүмүүс байна. 10 жил юм л болвол нэг тийм юмд байнга нийгмийн идэвхтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэдгээр бараг л эдний нэг хэсэг. Тавт буюу соматик нарциссист бид тулгуурсан. Нөгөө хэдийгээ бодол хор хөнөөл багтаж гисэн лайтай яршигтай төрөл. Эдгээр нь гадаа төрх бие мах болон бэлгэн гэх мэт гаднах төрхөөрөө өөрийгөө үнэлдэг. Биеийн гой сайхны магтаал, гой сайхан фитнес зэрэг олон талаас нь хүлээн зөвшөөрлөхийг хүсдэг. Фитнес хувцас, булчин, нүрийн үзмж зэргийг их магтаж, бусдаас байнгын талаар баталгаажуулалт хүсдэг. Буюу байнгын асуудаг. Тэдэндээ хамт амьдарч байх л тэд ихэнхдээ гадна төрхөн дээр төвлөдөг учраас ядаргаатай. Тодорхойлох юм бол зөвхөн гадаад үзмж биеийн харьцаа бэлгэн сэтгэл татам байдлаар өөрийгөө үнэлдэг. Фитнес, зөв хооллолт, гоёл, косметик, загварын амжилтаа байнга онцлно. Олон нийтийн анхаарал татах од байдлаар өөрийгөө харуулах дуртай. Доторх хүн нь мэдрэмж, үнц нь ур цараа бусдаас илүү гэдгийг харуулах хандлагатай. Жишээнэд гэвэл ангид хамгийн хөөрхөн охин байдаг гэсэн. Эрэгтэй өндөр бол хамгийн спортлог банд нар байдаг. Эдгээр нь баг эдний төрөлд орох байх. За түгээмэл хилдэг үгс гэх юм бол хүмүүс надад гадаад байлаар илүү хүндэлдэг юм уу? Ийм бие, ийм нүур ямархуу харагдаж байна гэдэг. Ажил болон амьдрал дээр энэ хүмүүс мань голдуу, гимнастик, фитнес хүмүүс болон модельүүд хамгийн орж ирдэг шүү. Тэгээд гоо сахны бараа рекламдаг хүмүүс юм уу? Өөрсдөө ингэ юмд нь ордог. Хүмүүс орноо. Зарайхан бол cerebral narcissist буюу оюун ухаан тулгуурсан. Эдгээр нь миний хувьд боловсролын салбарт хамгийн ихээр харагддаг, таардаг, ихэнхдээ багш нар байдаг. Өөрсдөө оюун ухааны хувьд давуу гэж үзэн, оюун ухаан боловсрал мэдлэгээрээ бусдыг дарж доош нь үздэг. Тэд таны мэдлэггүй мэт мэдрүүлж байнга өөрсдөө онцлно. Үүнээс болж танд өөрийгөө ухаан муутай гэж бодогдуулна. Тэгээд давхар бүх юм дээр нь буулт хийхээс өөр аргагүй. Эсвэл буулт хийж байгаа мэдрэмж. Тодорхойлолт ямар хүмүүс байдаг вэ гэвэл угаасаа өөрийгөө оюун ухааны давуу гэж үзэн таныг байнга алдаатай буруу мэт мэдрүүлнэ. Аргумент, мэдээлэл, нэр томьёо, түүх эсвэл логик төр суурилсан аргаар бусдыг дорд үзнэ. Ярилцахыг үгүйсгэж бусдын сэтгэлийг үгүйсгэнэ бас. Манай 10 жил нэг тийм багш нар байсан байхгүй юу? Байнгын ухаан мутаагаар нь дуудсан мөртлөө нэг тэрийг сайжруулахад нь туслахгүй. Шууд өөрийнхөө тулгана. Тэгснэ даварцсан загж магнаад бахтаваа хангад юм уу яад вэ? Боловсртай гэд ерөөсөө ёс зүй байхгүй. За ер нь бол энэ их таардаг. Тэгээд ихэнхдээ эдгээр ажил хийдэг хүмүүс байдаг. Багш, профессор, олон танигчдын эрдэмтэн, ажлын хамтрагч, онлайн шүүмжлэгч, гэр бүлийн хин нэгэн ухаантай. За миний хувийн амьдрал эдгээр хүмүүс маань хамгийн их төвөг утсан төрөл, ийм хүзүүгээр боогод байгаа могоо шиг хамгийн ядаргаатай, хамгийн лайтай нарциссистийн төрөл. Төгөөмөл хэлдэг үгсвэл үүнийг ойлгохын тулд чи эхлээд чи яриахаа болчих би тайлбарлая. Муу тэнэг гээл яриад явна. За энэ хэсэгт та нарциссисттай хамт амьдарч байгаагийн шимж нэмдэг. Өдөр тутмын амьдрал дараах шин тэмдэглэл илэрч байвал анхааралтай байх хэрэгтэй. Тэр хүнд өрөвдөг сэтгэл тутмаг бөгөөд таны сэтгэл санаа хэрэгцээг үл ойшоодог. Газлайтинг буюу таны бодол болон бодит байдлыг гуйвуулна. Тань тохиолдсон явдлыг өөрийнхөө хүснээр тайлбарлаж таныг өөртөө чинь эргэлзүүлдэг. Байнга шүүмжилдэг бас хийсэн зүйлсийг чинь өгөөсгөн. Таних болон дарамтлах аргууд ашиглана. Гэмшил, айдас эсвэл өхөөрцөн зангаар тань удирдна. Сэтгэл санаа докторгүй болох. Тэдэнтэй уулзсан дараа та ядарс, сэтгэл чинь хямарч өөртөө итгэлцэн буурна. Хэрв та ихэнхдээ хинч биш юм шиг харагдахгүй, үн цэнхүү шилгаангүйр гэмшдэг бол таны харилцаанд ямар нэгэн нарциссист байна. Оролцож байж бүр магадгүй. Нарциссисттэй амьдрах нөлөө ба төсвөрлөх аргууд. Нарциссисттэй урт хугацаагаар харилцах нь оюун санаа сэтгэл зүйн бие мах бодит төвд сөрөг нөлөөтэй. Тэрэнд ихэндээ ихэд анхаарал татсан лоо бомбинг буюу байнгын хайр халамж өгнө. Дараа нь хортой зан гарах зэрэг гинтийн зангууд гаргадаг. Нарциссист
эцэг эхийн хүүхдүүд багасаа л өөртөө итгэл багтай, түгшүүртэй, ирээдүйд эрүүл харилцаа тогтооход хүндрэлтэй болж өсдөг. Урт хугацааны нөлөө сэтгэл зүг ихээр хохироодог бөгөөд дараах шинжүүд байдаг. Хинч биш мэдрэг, сэтгэл гутрал, бие даасан байдлаа алдаж, бусдаас хэд хамааралтай болдог гэх мэт зүйлүүд орноо. Өөртөө хамгаалах зарим зөвлөмж. Хязгаар тогтоо. Ямар ч сан харин шингийн төвчгүй тодорхой тогтоогоо тууштай баримтал. Сэтгэл зүйн хамаарлыг нь багасгах буюу нарцисст таны сэтгэл тулгамдсан хэрэгцээг хангахгүй хөтий хүлэншөөр өөр хүмүүсээс дэмжлэг бий болгож найз нөхөд гэр бүлтэйгээ холбоотой бай. Тэднийг өөрийгөө гэсэн занг нь нэмэгдүүлэхгүй байх. Их магтах хүснээр нь зөвшөөрөх нь тэдний занг баттгаж бүр илүү даварна. Өөртөө анхаарал тавих, хобби, бие хамгаалалт, мэргэжлийн зөвлөгөө гэх мэт сэтгэл зүйд цаг зарцуул. Дараа нь тусламж ав. Сэтгэл зүйтэй ажилласнаар өөрийн үн цэнд болон хязгаар тогтооход туслана. Хортой нарцистийн тохиолдолд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, шаардлагатай бол харилцаанаас салж холдох шийдвэр гаргах нь зүйтэй. Эцэст нь бид бүгд ямар нэгэн нарцизмын сэнт чанартай бөгөөд тэрийг хийх барьдаг вэ гэдгээс хамаарна. Нарцизм олон төрлийн дүр төрхтэй, ил зангаран шингаас ахуулаад далд болон хортой. Бидний шиг л энгийн мөртлөө бие болон оюун дээр тулгуурсан олон арга барилтай. Гэтэл бүгд л адилхан. Тэд ихэвчлэн байнгын өөрсдөө дэврүүлж баха хангах туртай, бөгөөд бусдын сэтгэл зүйг ойлгох чадвар тутмаг. Тэдэнтэй хамт амьдрах нь сэтгэл санааны явд ихээхэн дарамттай. Шинж тэмдгийг таньж өөрийгөө хамгаалах, хязгаар тогтоож, шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн тусламж авснаар та илүү бат бөх эрүүлэр амьдрах боломжтой болно. Таны сайхан байдал хамгийн чухал бөгөөд нарциссистыг ойлгож та өөрийгөө хамгаалах нь үн цэнийн сэргийгийн эхний алхам юм. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Psychogen байлаа. Миний дараагийн бичлэгүүдийг цаг адалгүй үзхийг хүсвэл subscribe дарахаа мартав. Үүгээр бичлэг өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр дахин таарах хүртлээр bye.